Чи тэр ингэ сууж явах гэж дээ. Энэ гайтай програмыг хийсэн гарууд ч одоо сайхан пивдээ сууж байгаа бахт. Муусаа мичтийнхэн. Тэр компани ч манай захирлын шиханы компани юм билээ шүү дээ. Ой, маа тогсоо өчгсөн гончог дарган шиханы хүн шүү дээ. За тэгээ хамаагүй юм яриад. Чи тэгээд одоо хиний шиханы хүн болж таарч байна? Ирчүүдэж яагаад хав ярьцгаад байна? Яасан талдаа орж ийн үү? Энийг тэнэг програм гацхгүй бол цагийн ажил бол байна. Бүх байгууллагын тайланг ингэж шивнийг үл бүтэхгүй шүү дээ. За яах вэ? Ардаа татлаа төтлөөгүй залуус хаяа нэг ажилдаа оройтох зүгээр шүү дээ. Мэн хол эсгэл. Оо зааглаа. Цаг. За. Ордээ. Үш. Энийг яаж нэх вэ? Яа. Чи сая чи шивцэн байсан. Тайлаг яач вэ хөөе? Би юу ч оролдоогүй шүү дээ сая. Би сая тайлан шивцэн байсан шүү дээ. Чи устгацсан юм шүү. Үгүй би юу ч оролдоогүй шүү. Ой. Чи миний ч бас байхгүй шүү дээ. Чиг жоо энэ. Энэ яасан. Зөргөө. Бидний цаг юм байна. Юу юу? За би гадаараа авчих. Ямар яшигтай ингээ интернетээр өгчдгийг тайлангийн чинь заавал цаасаар авна гэдэг. Тэр танай програм эвдэрх чинь танай асуудал юм байгаа үсттэй. За яах вэ? Ерөөсөө болдгоо. Энийг өөр нөөр хүн дуудаж харуулсан дээр юм байна дөө. Байна уу? Улмаах уу? Тэ. Үш нөгөөдөг чинь болдгоо. Гүйгүй, бааз нь хамаагүй штэ. Тэ, Oracle-ийн код тэ. Тэ. Болохгүй байна. Та өөрөө ирээд нэг харсан дээр юм байна. Тэ. За. Тэгээ. За. Одоо энэ л урд. Араач. Ингээд өчөж байна. Тэр нэрсэн шиг орч. Ингээд л. Одоо болох байхаа. Одоо тэгж дахиж гацхгүй үсттэй. Гайг байх уу? За. Хойлоо юм уу? Дат юм дурж. Цаатлахаа юу бахмаа. За. Гоёо дарууд. Хүүе. Мали? Танах чинь хакер дуулсан юм шүү. Хүш, юу яриад байгаа? Танай програмч харин хакертулсан юм шүү. Үгүй л амир.
За яасан дарга. Сайхан лүүхэн байна. Энэ тэгээд гэрч юу? Гөөг, миний багын найз. Хүүхэнтэй танилцдаг сайт юм уу? Шээ дарга Facebook штэ. Хүн болгонд фейс орж штэ. Яах юм? Би тэнд нэг фейс хаяг нэгдэх юм уу? За төг. Харин энийг санагч. Нэг сонсохоор нэг үзэгдэг баха. Чи надад нэг мөрдөн шалгаад. Усыг надад тоо. Нөгөө аяатлын даргын өнөрөө болдог хэрэг шүү дээ. Нөгөө танилцуулсан компаниар програм хийлгүүлээд хакертуулцдаг. Чи яаж мэдэж байгаа? Facebook-ээр дүүрэн шугч шүү дээ дарга. За. Наа чи хариуцлага тааж шүү. Мэдлээ. ингэж тавина. За, би дагна. Даглаа. Энийг хэлээ. Хоёрыг нэмлээ. Шууд хоёрыг. Зээчтэй, дагаачтай. Наагүй. Чи юу? Ой, захиалга өгөөгүй үстэй. Бас ямар юм бэ? Монгол утгатай. За одоогоо. Юм бэ? Санаа. Гарцгаа. Хайд явж. Банк. Холигтойгоо шиг юм хийчихд яадаг вэ ч юм уу, а? Үгтэй чи гоёах. Одооноос эхлээд би чиний хувьд гончиг захирал мэдв. Чи энд задраад, а? Би тэд зүдрээд байж идэг. Чи ер нь хэний хүчинд жаргалтай амьд байгаа ойлгох юм уу юм уу? А? Хүлдүүлгатоо ойлгож байна уу? Ойлгож байна шүү. Алуу нэг уухан байвал тэгээд. Чи яагаад над тийм хөлөх програм хийж өгч байгаа юм? Чиний нөгөө найдвартайгаа хуцаад ирсэн чи хаана вэ? Би бас өөрөө гайхаад байна л да. Тэр чинь биш үү? Зүгээр танилцуулга вебсайт уу? Эсвэл дэлгүүрт бараа тоолдог програм уу? Улсад мэдээ бүртгэл гаргаж компаниудыг хянаж тоолдог мэдээллийн чухал програм гэдгийг чи ер нь ойлгодог юм уу юм уу? Хүлдүү толгой тоо. Ойлголгүй яах вэ? Тэгээд юу нь болохгүй вэ? Майс үйлдвэрх баазынх нь Script нэрээр заагаад debug хийж болохгүй байсан байхгүй юу? Java юм уу? C#-ийн Чи ер нь өтөөд энэ яагаад байна аа? яалаа гэжтэй. Гэхдээ дотроос л нэвтрээд тийм штэ. Гаднаас орох нэвтрэх ямар ч боломж байхгүй штэ. Тэгээд тэрнийг олдоо. Энэ тэгээд ямар нэгэн вирус үү? Яг өндөө бол ер нь бодит амьдрал дээр вирус байгаа бол хакертад хүн хорлоод байх тохиолдол баг байхгүй л дээ. Ялангуяа нөө за баярлаа. Ялангуяа Монголын нөхцөлд бол баг их цөөхөн дөө. Тэгтэл энэ чинь гэмт хэргийн шинжтэй шүү дээ шүү. Бэнэс үртэй хакертад байсан юм алгаа. Энэ нөхөр зориудаар тэр програм хангахыг өгчлээ хийсэн ба шүү дээ. Тэгээд
энийг хийхэд хэцүү байдаг. Яг вэ нэг авьяастай оюутан бол баг хийчих шүү. Хамгийн гол нь тэр бүртгэлийн хилцс тодгошоо нэвтрэхэд жоохон хүндрэлтэй байж магадгүй. Өш нэр нөгөө гончгийн цээж нүцэн зураг байна шүү дээ. За. Тэр ямар нэгэн компьютерийн эвлүүлэг ороогүй жинхэнэ гэдэг тогтоогдсон шүү. Харин тэр зургийг хэн дарсан бэ гэдгийг хөөх юм бол чамд нэг сэжүүрэх тагтана да. Ер нь тэгээд миний бодлоор тэр бүртгэлийн хилцс дотроосоо юм шүү. Дотроос л нэг нөхөр сахилга гутсан юм шиг санагдаад ах юм. Сахилга гутах. Зөөлт нөх. Энэ чинь цахин гэмт хэрэг болж байгаа шүү дээ. Тэгээд ч тэр програм нь ер нь нууцлал муутай юм билээ шүү дээ. Бас уу. Тий. Интернет юу лээ мичид интерактив гэдэг байгаа шүү дээ. Тэр ч гэсэн ер нь бол хариуцлага хүлээх ёстой. Тэр ч мэддэг гэж хэлдэг. Тэгтээ Монголд тендер яаж хөлдөг шиг өөр мэдэн шүү дээ. Тэгээс. Гартаа энэ хараа. Энэ хэрэгтэй холбоотой бүх дүгнэлтүүд байгаа заяа. Чамд хэрэг болно. За. Энэ серверт хандсан компьютеруудын IP хаяг. Ямар алдаа гарсан гэдэг энэ дээр ерөөсөө чамд хэрэгтэй бүх юм байна. Маа. Чи уушаад ойлгоно үстэй. Тэр асуух юм гараад яриа. Тэг. Ойлгохгүй юм байвал залгая. Баярлалаа. За. Амжилттай. За. Амрыг сайн. Оо сайн байна. За, ашгүй хүлээж байлаа. Ич өсөө. Нөгөө хоёр нааш нь орж. Энэ үнд нэг ярьцаа. Өөрийн үед та хин нэгний уурыг хүргэж гомдоож исэн асуудал байгаа юу? Би угаасаа сайн нэртэй биш дээ. Надад их олон хүмүүс дургу байдаг. Таны тэр цээж нүцгэн зургийг шаблон өмд ашигласан байна л. Дээрээс нь тэр зургийг эвлүүлэггүй бодит жинхэнэ зураг гэдгийг манай шинжээчид тогтоосон. Тэр зургийг хэн дарсан? Уг нь миний хувийн нууц юмсан. Би ч гэсэн шар сонны сэтгүүлч биш. Та нэг ойлгоор. За, нааш ороод ир. Уусна. Энэ манай админууд. Нааш соос. Зя тэгэхээр энэ хэргийн гол сэжүүрийг та хоёр л над гаргаж өгнө. Яг үнийг хэлэхэд байцаагч. Тэгэхээр чи ингээд гин зэмгүй ажлаа хийж байгаа л нэг хэрэг толбод нэгдэж юм бас хэцүү шүү дээ. Тэгээд ч бит хоёр тэр программын кодыг орж үзээчгүй. Дотроосоо програм эвдэгдсэн гэж суурхал гарцсан. Үнэндээ бит хоёр ч гэсэн хэцүү юм. Гэхдээ тийм үстэй. Тийм болохоор л энэ хэрэг дээр сайн ажиллаж урдан илрүүлээрэй гэж танаас хүсгэл байна. Тэгээд одоо тэр програм нь ямар хөө байна? Ахивэри. Өмнөшгөө хацаад. Гэхдээ тэг өртөгчөө. Гэхдээ тэгээд зохиосон хүмүүс нь засч чадахгүй байхад бит хоёр яаж оролдох юм? Тэгээд ямар тэр сүлжээнд нь ороод битээр админ даал, хакер даал тэр програмыг ямар эвдэж хэмгэлсэн биз дээ, тийм үстэй. Гэмтээс устгахын хувьд бол хийж гисэн эвдчихэл баг.
хэрэггүй. Баярлалаа. Тэр програм гэхдээ эхнээсээ л тийм алдаатай програм байсан шүү дээ. Чи тэгээд мэдчихсэн бол ертөнцийг надад хэлэхэд яа гэх. Гэхдээ хурал дээр хэлсэн л дээ. Гэхдээ та тэгээд бас ажил төлөвлөгтэй байсан болохоор сайн анзаараагүй хөө. Тэгэж өмнө тэгэл тэр чинь гацаал компани хүмүүс ирж янзлал. Маргааш нөгөө дөрөөс нь дахиж гацаал. Тэгэл ингэж явсаар байгаа л одоо ийм байдал төрчээд байна те. Тэр Мичид интерактив компанийг яагаад сонгосон? Үгүй яах вэ? Ном журмынхын дагуу хамгийн сайн төсөл ирүүлсэн болохоор тэдийг шалгаруулсан юм л да. Ганц 2 хон ажилчинтай саяхан байгуулагдсан компани байсан. Би сэтгүүлч биш. Хоёулын нэг үгээр. Шин залуу хүмүүсийг дэмжийл гэж утсан. Та тэгээд нөгөө зургийнхаа талаар надтай ярилцах юм. Би сайн мэдэхгүй юм аа. Энэ тухай сайн тодруулж байгаад эргээд өөртөө хариу хэлье. Би танаа хоёр ажилчтай уулзах. Тэгээд баярлалаа. Энэ 312, 450, 222 хаягтай хинийх вэ? Энэ чинь минийх л та. Гэхдээ танаа шинжээч чи шалгаад явсан шүү дээ. Камерын бичлэг дээрээс харахад сүүлийн хэд хоног өрөөнд гадны хүн орж ирээгүй. Дээрээс нь энэ 321, 444, 217 хаягтай. Наад чи болохоор нөгөө манай багийн компьютер адрес нөхгүй. Ааха. Дээрээс нь юм байгаа. Та хоёрын IP хаягнаас гадна өөр 3 хаягнаас сервер рүү хандсныг манай шинжээч тогтоосон байна. Тийм үү. Яг ямар хаягуд байсан юм бэ? Жишээ нь энэ хиний компьютер болохыг тогтоогоод өгч болох уу? Болох байхаа. Болно уу? Сая хоёулаа ингэнэ. Бэм гарагийн 17 цаг 20 минутын үйлчилгээний сонхны бичлэгийг үзэж болох уу? Болно. 17 цаг 20 минут үстэй. За. Анаараа төрлөө. За. Энэ манад ажилтдаг байх нэг нэрийг тогсоо билүү дээ. Тогсоо? Тийм. Одоо дээд давхрын коридорын бичлэгийг үзээд. Гэхдээ Мегмар гарагийн 21 цаг 10 минут гэж. Мегмар гарагийн 21 цаг 10 минут. Нөгөө ч юм уу? Тийм байна. Одоо яа. Энэ 407 тоо дөрөөрөө орсон үржигдэрийн бичлэгийг харъя. 407 тоо. Тий, 21 цаг 5 минут орчим. Тэр хавцаа л 21 цаг 5 минут. За энэ. Ахаадлаа нэ тий. Энийг сетэн дээр та хуулаад өгч болох уу? Болно.
Ямар хугацаанд манай байгууллага шилжих боломжтой? Энэ удахгүй өнөөдөр данс руу ороод ирнэ. Дараагийн шилжүүлсэн бичвэрийн дээр бол манай дахиад энэ зүйл ойрын хугацаанд шилжүүлэх боломжтой бол энийг Энэ яст яг 7 хоног хүлээн шүү. энэ одоо ойрын хугацаанд шилжүүлэх хэрэгтэй. Сайн байцгаана. Сайн байна. Таныг тогсоо гэдэг ба. Тийм байна. Мөрдөгч гарт. Сайн байна уу? Сайн байна. Би энэ хүнтэй хэдхэн минут уулзаатай болох вэ? Би танаас ганц хоёр зүйл тодруулах гэж явна. За. Та нэг хардаа. Энэ та мөн үү? Тийм байна. Энэ одоо хизээ дүрсэн вэ? Бас энэ дээр ч та байна. Таны дүрс камер дээр бичигдсэн байна лээ. Гэхдээ дандаа оройн цагаар өөр хүмүүсийн компьютер дээр сууж байгаа зураг бичнэ. Илүү цагаар ажиллах хууль зөрчөөг асуудал эцтэй. Тэгж манай програм гацаад хүмүүс дандаа оройтож ажиллаж байгаа. Үгүй. Тэгээгүй л дээ. Гэхдээ таны суусан энэ компьютероос төв сервер рүү таны суусан цагт хандсан байна лээ. Ингээд та намайг сэжиглээд байгаа юм. Би ч өмнө нь өдөр төгсөн хүн. Тэгэж тэр төр сервер MySQL Oracle гэж би юу ч мэдэхгүй. MySQL Oracle. Юу, вирус юм билүү? Хэрвээ та энэ цаг минутанд төв сервер рүү хандаагүй бол юу хийж ийснээ надад тайлбарлаж өгөөч. Хийж дуусаагүй нийтээ ажил хийсэн тэрийг л хийсэн шин. Өөр хүмүүсийн компьютер дээр үү? Хүмүүс нь бүгд эзгүй компьютерд нь чөлөөтэй хийсэн юм чинь. Та нэг хардаа. Таны суусан цаг минутанд төв сервер рүү хандсан баримт энэ байна. Энийг надад тайлбарлаж өгдөө. Ингээл нэг тайлан тооцсон байсан. Энтэд та нар яагаад намайг сэжиглээд байгаа? Тэр системийн админууд байгаль төр сервер рүү ордог. Тэднэрт очиж байцаалтаа аваач. Тэгэж тэр чанаргүй програм хийсэн бичтэйг очиж онцлог тооцохгүй юу? Хэрвээ та гим буруугүй бол энэ шин тогтоох нь миний ажил. Гэхдээ та надад өмнө нь хэлээ шүү. Мөрдөгч. Сайн байна. Тий. Танай ажилтнаас ганц хоёр зүйл тодруулах гал гэж. Та надад нэг тус болно. Яс. Намайг сэжиглээд ах юм. Бичтэйг одоо би вирустулсан юм хаа. За яалаа гэжтэй. Мөрдөгч хоёлаа манай өрөөнд оръё. За. Тогтоо. Баярлалаа тань. За. Мөрдөлтөй ажил хэрэг явж байна. Энийг би хайрлаад устгах чадаагүй. Тэгэхээр та хоёр чинь Ганц удаагийн явдлаа. Саяхан манайх нэг баяр тэмдэглээд тэгсэн нэг мэдсэн бит хоёр хоёулах навдчихсан. Таны цээш нүцгэн зургийг тэгээ тогсоод арсан хэрэггүй. Тэмээд. Гэхдээ бид хоёр бүх зургнуудаа устгахаар шийдсэн. Гэхдээ ямар нэг бусдад гайхуулаад ахаар ч юм биш. Тогсоо төв сервер рүү 3 удаа хандсан байна лээ. 3хан компьютер рүү хандсан ч юм биш л дээ. Энэ тэгээд ямар учиртай? Шар хэвлэлийнхэн бол уралдаад л булаалтаад авахар зургнууд та. Хин тийм ашиг гэсэн. Сэжиглэж байгаа хэд хэдэн хүн байгаа. Тогсоо тэдний компьютерийг ухаж төнгөж байгааг өөрөө сая камерын бичлэгээс үзлээ шүү дээ. Тэгээд төв сервер рүү ханддаг нь ямар учиртай? Бусдын компьютераас өөрсдийнх нь зургуудыг олно гэдэг үнэхээр бүчихгүй юм билээ. Тэгээд дотоод мессенжерээр бидний зургийг тараах гэж оролцсон тэр аргыг нь ашиглая гэж бодсон. Төв серверээс аль биеснээ зөвшөөрөл авсан. Наач харин их хэлсэж ихтэй юмад. Нэг зураг хуулж авахын төлөө тийм хүч хөдөлмөр зарах уу? Дүүхүү хэрвээ чи өөрөө байсан бол яах вэ?
Зүгээр л хүлээгээд өөрөө чинь бузар булаа хамаг муу мухай амиг интернет, вебсайт, шар хэвлэлүүдээр цацагтыг хүлээгээ сууж байгаа. Тэгээд ч би хууль бус юм хийгээгүй. Би энэ байгууллагт нууцын зэрэг хариуцлагын хувьд эрх хэмжээнийх нь хүрээнд л ажилласан. Тэгээд хин таны задгаа авуулсан зургуудыг хуулж авав. Ийм IP-гаар миний компьютер руу нэвтрхийг оролцсон байна. Энэ тэгээд чиний компьютер. Мэдэхгүй. Тэгээд ч би админуудаа итгэхгүй баг. Тэдрээс ч асууж лавлаагүй. Тэгэхээр таал энийг мөрдөж тусал. Би уг нь мичит програмыг хэн вирустуулв? Улсын ажлыг хэн салгартуулва гэдгийг л мөрдөж явж байгаа юмсан. Хоёулаа нэг бай ажиллаж байгаагаа дүүхүү ойлгож байгаа ч тийм. Тэгэхээр зураг оруулахыг оролцсон хүн манай системийг хийсэн байж байна. Байна уу? Сайн. Ахгүй сайн ч гэжтэй. Дуулаа үстэй миний тухай. Тэ. Дотроосоо. Аа. Тэ. Хадагдах тушаалыг нь зогсчихсан байна. За. Цагдаагийнхан мэдээ тусалж байгаа. Тэ. Би ч гэсэн тэдний мөрөлтөнд нэмэр болох санаатай л зүтгэж байна. Ааха. Тэ. Тэмээ гол нь ажил салгар тулахгүй байх юм байна. За баяр та. Та хэнийг халахч вэ? Юугаар ирж эхлэв? Ааш нарууч. Залуучууд. Таагүй мэдээд уулах юм дээ. Тэгэхээр юу болоод байгааг бүгд мэдж байгаа учраас энэ тухай яриад явах. Тэгэхээр байгууллагын дотоод журмын 4.11-7 хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой залтуудыг үндэслэж өнөөдөр та хоёрыг ажлаас чөлөөлж байна. Энэ халагдах тушаалч. Дарга. Энд чинь цалингийн 20%. Гадлаа нэг удаагийн сануулгах гэж байдаг үстэй. Гэхдээ чи шууд ажлаас бас халчихна гэдэг чинь. Гэхдээ байж болохгүй үстэй дарга. Бүх юм битээрэн буруу юм тэгээд. Таны нөгөө дүүгийн компани яах вэ? Зүгээр мөрхөө. Санал гомдлоо сайн яриа. Нэг нь талагдах тушаалчин гарчихсан. Гэхдээ дарга ганцхан боломж олгож байна шүү дээ. Би ажлаа сайн хийнэ. Гэхдээ би өмнө нь ямар ч алдаа нэгэл гарч байгаагүй үстэй дарга. Чи одоо юу гоогдох вэ? Энэ хүнгийн амьсгалаас юуг нь хүйдээ? За байцаагч танил гэж хэлэхэд энэ хүнгийн юм биш. Өөрийнхөө албан тушаалыг ашиглаад улсын 80 сая төгрөгийн үнэтэй тендерийг чи өөрийнхөө дүүгийн нэг сургаггүй компанид өгөө өстэй. Мичил интерактив гэдэг компанид өгөө өстэй чи. За чи хүн гүтэх хуультай шүү аа. Үтгсэн юм алга. Үнний чил хэлж байна. Нөгөө програм сар үрхгүй хугацаанд вирустэй шивтрээ хийцтэй. Энэ одоо шудраг бодлоо. Таны ажилд амжилт хүсье байцаагч. Гэхдээ ганцхан боломж олж болохгүй. Үгүй.
Та чи ямар гээчээж үжиг тавьчих вэ? Аа? Чиний ажилд тусалж хэн нэгэн хариуцлах хүлээх ёстой ч тийм. Тэр мичд интерактив яасан. Тэр л бүх юмны гол буруут нь үстэй. Тэдний компанитай байгуулсан гэрээгээ зүйцэлсэн. Энэ бол тэдний хувьд хангалттай хариуцлага. Тэр 80 саяын төсөл гэж үнэн үү? Тийм ээ. Урдчилгааг нь өгчихсэн байсан юм. Одоо үлдсэнийг нь өгөхгүй. Харин ч тэднэр бүх хохирлоо гаргуул. Хэн нь хэнийхээ хохирлыг төлөх юм бол доо. Гэхдээ энэ саяын хоёрын аль нэг нь мэдээж хэрэгтэн байж таараа шин. Сайн байна уу? Сайн байна. Орж болох уу? Тэгэл дээ. За яасан хацаараа зөөхнө. Ганцаараа зөөхгүй гэдээ яах вэ? Би ажилчтай бүгдийг нь тараачихсан. Зөв. Тэгээ танай компани дампуурч байгаа юм биз дээ. Уг нь хөл дээрээ зогсчихлоо л гэж бодсон. Баа чогийн ирэх гарчихлаа. Гэхдээ 80 саяын төслийн урьдчилгаа болгож 40 саяыг авсан биз дээ. Танд ч юм уу, гончиг дарагт ч юм уу атаархаж хорсож явдаг нэгэн л юм хийгээд байх шиг байна да. Танай программыг янзлах гэж оролдож байх үед ямарваа нэгэн с ิจ гтэй зүйл ажиглагдсан уу? Эхэндээ анзаарагдаагүй л дээ. Сүүлд нь хэн нэг наралдаад байгааг нь мэдсэн. Энэхэд гончиг дарга та хоёр ямар харьцаатай байдیں۔ Нутгийн ах гэхүү дээ. Уул нь бол танай програм л сайнгүй байсан юм байлээ шүү дээ. Манайхан уг нь 4 сарын турш нойр хоолгүй хийж зүтгэсэн мэд. Надад үнэхээр гомдолтой хэцүү. За ойлгомжтой. Би танай ажилчтай уулзаж болох уу? Боллоо яах вэ? Энэ манай ажилчдын хаяг утасны дугаар байгаа. Шаардлагатай бол уулзаарай л та. За зөвлөлөө. Та гарах юм. Тэглээ. Тэглээ туслая. Албаны компьютераас Facebook дээлээ. Гэг албаны ажил хийж байна. Эднэр юун залуусан юм? Эднэр үү? Нөгөө Мичд интерактив компани хуучин программистууд нэ. Хэрэгт холбоотой байж магадлал гэт. Чамайг тэгээд найзаараа бүртгэж авах юм уу? Ахгүй бол уцаар яриад уулзсан да. За. Эш гэрлэмэ. Нэрэ чи энэ хэдэн залуучууд руу реквест явуулчаач. Намайг эд хийхгүй гэж магадгүй. Би бараг Facebook ашиглаа болцсон шүү дээ.
За ажлын төлөө гэдэг ганц удаа ашиглаж ячдаг. Тэхүү. Яагаад би гэж вэ? За яг тэ царайлаг өсгөө хараад шал ундаа болох юм билүү. Тэгэлтэй. Бэнэ. Тэ. Тийм үү. За тэгвэл би одоо шууд яваад чи. За. Хинбэ аюу малтаа. Тийм ээ. Нэг сэжүүл гарсан юм шиг байна шүү дээ. Энэ анкет. Тийм фейс руу ороод яах юм? Мөрдөх юм. Ямар ч байсан чи ингээд танил тал холбоос үлбээ. Тэгээд ойрын үед тавьсан шинэ постууд. Тэгээд эднэр дээрэс нь манай нөгөө нөхдүүдтэй холбоотой байна уугүй юу гэдгийг найзууд нь ч юм лүү. За нэг цаг гарахгүй шүү дээ. Жохон хандлттай чи. За. За. Ингээд чи оёо дарахтай ямар харьцаатай вэ? Маа дарагч сайн үнэлтэй. Гончиг бол хөгийн авш. Системийг эвдсэн этгээд та хоёрын компьютерт байсан оёо даргын цээж нутсан зургийг ашигласныг чи мэдэх үү? Үгүй мэдээгүй. Байгуулд гарал мэдсэн шүү дээ. Энэ зураг яаж яваад та хоёрын компьютерт орсон юм бол? Тэр бол харин миний бодлоор Яаж л яаж орно? манай нөгөө админ л Мичид интерактив компанитай усанцгийн сэтлвэ юм шиг. тийм бол байхгүй. Угаасаа л адилхан зовлонтой программистууд ч тэгэл хоорондоо муудалцахгүй л дээ. Чадваргүй программистуудтай туршлагагүй компани. Юу би анханасаа хэлсэн шүү дээ тэднэрт. Тэгэхээр явж бүх нотлогоо та хоёрын эсрэг л болоод байна да. Ямар нотлох вэ? Үгүй би бол буруугүй. Манай нөгөө админ л гоёо дарахтаа жоохон түнчин муутай тэгэл тэр л эсвэл та хоёр хамтраад хийц юм уу? угаасаа намайг муу зүйл хийхгүй үедийг манай хамт олон нотлоно. Наад навшиг ирэх чи би бол ямар ч хамаагүй. Ой молдоо. Чи наашаа нэг хүрээд ирэх шүү. За юу болж байгаа? Нөгөө юу болох вэ? Гүм хоёр чинь мэлзээ дурдгүй. Чи нэг ийшээ нэг суугаад харалтаад тач. Алив. Мэлзээ нэмэргүй л дээ. Ингээд тогтоочноо.
Ингээл болохоос юм тий. Сони юм да. Энэ ноутбук өөрийнх нь IP код таарахгүй юм. Ер нь шал өөр компьютер системийн юм шүү. Эсвэл мичтэйх нь өөрсдөө илтсэн юм уу? Өөрсдөө юу тий? Өөрсдийнхөө компьютер хэвтэж хамаг нэр хүнд карьер мөнгө төргөө тэгээ салхинд хийсгэчлээ гэж юу? Өөрсдөө гэдэг нь хэнийг хэлэхээс шалтгаална шүү дээ. Бай. Арда. Хэрэгтэй эсгийн сайн мэдэхгүй юм л да. Гэхдээ мичтийн программист залуугийн фэйсбүүкээс бухимдсан хэдэн үгс олж харлаа. Юу гэнэ? Тэгэд Гэхдээ заавал чиний хэрэгтэй холбоотой байх албагүй л дээ. Одооны хүүхдүүд янз янзын юм хоорондоо ярилцаж бичиж байдаг. Хүүхдүүдийн сүржигнэлж байж магадгүй юм. Ганцхан вирус таны амьдралыг өөрчилнө, хоёр хүний хооронд хавчуулагдсан хөөрхий амьтан мэдгүй баахан сүртэй юм бичиж. За. Баярлалаа. Тэгэхээр энэ хэрэгт холбоогүй залуугийн компьютерыг л угаад байсан бол таарлаа шүү хэлээ. Юу нэ? Ийм байна. Уг нь бол энэ маш энгийн хэрэг байж. Бид нэр гурав талаас нь шийдвэрийг натгаад яваад байсан. Тэгэхээр чи засах гэж очиод өөрөө өвдөд эцээргүй. Тийм ээ. Тэгээд өөрөөсөө зовж хийчихэд тэг хэрэг байсан юм. Үгүй яах вэ? Ингэсэн л та багшаа та гал. Та намайг дуудуулаа юу? Би чамайг ажилд оруулж өгнө. Баярлалаа багш. Баярлах ярьж шүү дээ. Хоёулаа нэг тохиролцоо хийнэ. Чи шудраг ус юм дургүй үсттэй. Тийм ээ. Багш надад Мичит интерактивыг агентлагийн бүртгэлийн хэлтсийн даргын тэгээд тэр дундаа бүр хамаатныхын дүүгийнх нь компани ямар ч чадваргүй шинэ компани мөртлөө
80 саяар тендер авсан тухай л хэлсэн юм л та. Тэгэхээр танаа багш Гончиг дарга хоёр бие бинийгээ таних уу? Тэр хоёр уу? Тий. Оо тэр хоёр чинь өстой бие бинийгээ үздэг юм билий. Би таньдаг. Нууцтай л хөө. Тэгээс за юу манай багш 25 саяар 2хан сарын хугацаанд найдвартай програм хийж өгнө гэд санал тавьсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг Гончиг гэдэг дарга нь 80 саяар бүр 3 сарын хугацаатай хийлэхээр болчихсон юм байл. Уулнууд шодрог услаа асуудал тийм. Хуулийнхаа өрөөнд. Тийм. Гэхдээ би анхандаа бол тиймч хууль бус гэж бол бодоагүй. Миний үүрэг биш үү? Энэ програмыг анханаас нь алдаатай байлгах. Тэгээд дээрэс нь эвдэх ёстой л байсан юм л та. Чи тэгээд яагаад хууль бус үйлдэлийг зөвшөөрсөн? Дээрээс нь чи энэ Гончиг даргын цээж нүцгэн зургийг хаанаас олоод авчив? Гэхдээ энэ ингэс юм нөгөө нэг энэ Гончиг даргын компьютер руу нэвтрээд явж исэн чинь гинтгэн гараад ирсэн байхгүй. Хэдвэсэ? Гэхдээ яг би нөгөө систем админуудын компьютерийн нөгөө дотоод сүлжээгээр нь л хуулчихсан юм. Уулын чи энэ авьяасаа өөр юмд ашигласан бол их л дээр байж тээ. Хууль зөрчсөн чинь л харамсалтай. Би дэслэгч би түрүүн танд хэлсэн шүү дээ чинь би шодрох бус зүйлийн төлөө тэмцсэн шүү дээ чинь хууль бус гэж юу? Хууль бус. Шодрог ёс гэдэг өөрөө марцгүй тогтоогдохгүй. Хүн болгон өөр хөрөөл болох. Хууль ёсыг мөрдүүлэхэд шодрог ёс аяанд өөрөө тогтдог. Гэхдээ тэслэгч. Гэхдээ тэгвэл энэ Гончиг дарга чинь тийм хууль ёсны үйлдэл хийсэн юм уу? Хууль ёс аасаа хууль зөрчил. Гэхдээ заримдаа энэ үйлдэлүүд дээр бидний хүч хөдөлмөр дутах юм. Гончиг даргаыг бид шалгаж байгаа. Хэд хэдэн зүйл гарч ирэх баг. Гүй, эсэлч. Яас. Энд үрлээ.
аялаж байна. Болоогүй гэсэн болоодож байна. Чи минь надад байгаа юм чи. Шиний сар охтургүй тэнэж байна. Шоу адамас виннисэн гэрэгжиг байна. Шүдний туслаас цэцгis бохлаач шигэрч биш цас удирч байна. Чи минь надад